тэтгэхийн тулд бид үнэн чодрах хүн байж өөрсдийгөө ил харуулж завхарлаа задлан шинжилж зүрхлэх ёстой. Бусад хүн бидний талаар юу бодох нь хамаагүй. Бурхны өмнө амьдардаг зүрх сэтгэлтэй байх ёстой. Бид бүх зүйлээс үннийг ирж хаж үннийг ойлгоод эрх чөлөөг мэдэрдэг. Үннийг харадаг зөв ариун зүрх сэтгэлтэй хүмүүс Бурхны юролыг хүртэж үргэлж дүр эсгэгчид өөрсдийгөө хорлоо. Яагаад үнэнч шодрох хүн болж амьдрахаар шийдсэнийг минь чи асуудаг. Үнэн шодрох хүмүүс Бурхныг баярлуулдаг, аврагдаж гэрэлд амьдарч чаддаг. Үргээсэн гүйцэтгэхийн тулд бид үнэн чодрох хүн байж бүх зүйлд Бурхны зүрх сэтгэлийг бодолцож зарчимтай үлдэх ёстой. Бид өөрсдийгөө дагдаг үннийг хэрэгжүүлж бүх зүйлдээ Бурхны шинжилтийг хүлээн авч үргээ хичээнгүй мэрэж биелүүлэх ёстой. Бурханд хаашаа хандаж хизээж болохгүй. Бид Бурхныг тайван байлгахын тулд үннийг эрхэлж зүйн ёсны үргээ биелүүлж Бурхны даалгаврыг энэ тэргүүнд тавих ёстой. Бурхны даалгаврыг энэ тэргүүнд тавих ёстой. Бурхан бидэнд маш олон үннийг өгсөн байхад бид яаж Бурхны урмыг хугаж болох билээ? Бид үргээсэн гүйцэтгэж Бурхны хайрыг хариулах ёстой. Бурхныг үнэхээр хайрлахын тулд бид үнэн чодрох хүн байх ёстой. Бурханаас юуч шаардахгүй, Бурхантай намайг хийхгүй. Бид юрогцсон ч бай, золгүй явдалтай тулгарсан ч бай, Бурхны зохицуулалтыг туйлын дуулууртай дагах ёстой. Бид үннийг хүлээн авч Бурхныг дуулууртай дагах юм бол Бурхны төлөө гэрчлэл хийж чаднаа. Шүд дуснаа бид ариусгагдаж зан чанар маань өөрчлөгдөв. Бурхныг зүрх сэтгэлдээ хайрлаад би Бурхны төлөө амьдрахад билээ. Үлдсэн бүх насаа би Бурхны төлөө зориулнаа. Бурхны төлөө зориулнаа. Үнэн шодрох хүмүүс өөрсдийгөө үнэхээр Бурхны төлөө зарлагдаж үргээсэн гүйцэтгэж Бурхны сашаалыг хүртэж чаднаа.